Дараагийн мэдээ. Сургууль цэцэрлэг амарч хүүхдүүд орон сууцны гаднах тоглоомын талбайд орой олтол тоглох болсон. Энэ нь оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж байна гэх гомдлыг дагуулж байгаа. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах Дархан өргөө хотгоны тоглоомын талбайд шөнийн 2 цагт хүүхдүүд шуугж байгаад оршин суугчид гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Улсын хэмжээнд 2,800 гаруй хүүхдийн тоглоомын талбай байдаг. Эдгээр тоглоомын талбай нь эцэг эхийн хараа хяналтгүй байдалтай нэгдснээр зуны улиралд хүүхдүүд шүн дунд хүртэл гадаа тоглох, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах нэгэн шалтгаан болжээ. Дархан өргөө хотхон нь ийм зовлонтой тулгараад байгаа нийслэлийн олон 10 хотхны нэг юм а. Шүн эн чинь 12, 1, 2 хүртэл тоглож байна гэж. Тэгэхээр яг манай цонхол яг энэ хүүхдийн тоглоомын талбаанаас бол нэлээд хол байгаа. Манад бол юм сонсогдохгүй. Энэ яг хүүхдийн талбай руу харсан цонхтой айлууд бол ер нь айгүй хэцүү байна. Уг нь чи одоо нөгөө зөрчлийн хуулиараа 22 цагаас хойш чимээ гарах ёсгүй шүү дээ. Тэд нар чи одоо энэ орчин үеийн хүүхдүүд чинь нөгөө том хүн юм хийлээд тэгж хүлээж авах болчихсон шүү дээ. Бараг эмэгтэй хүмүүсийг бол дээрлэх гэж бараг зодохоор байгаа. Эрэгтэй хүмүүсийн үгэнд бас тэгээд тоохгүй тэгээд чи олоолаа бүлэглээд бараг нөгөө эрэгтэй хүлүүгээ халдах маягийн тийм үйлдэлүүд үзүүлж эхэлж байгаа. Орой бол тоглож л байдаг. 10 мар өнгөрч хаад эдгээр ороход бол тоглож л байдаг. Гэтэ оршин суугчд бол жоох хөвтэй л идэм билээ. Таагүй л идэм билээ. Тий нөгөө нэг шүн ороо олсон хон тоглоод байна гэ. Яг энэ хавь ойрын байрнуудад бол хэцүү л ах. Манайх бол нөгөө цаатлын байр болохоор манайд бол сонсогдохгүй. Бидний амгалан тайван байдлыг хичнээн хангах ёстой ч гэсэн энэ хүүхдүүд ингээ янз бүр болоод байгаа бол бас хэцүү шүү дээ тий. Зүгээр тоглоод хашгиралдаад байж байгаа хүүхдүүдийг одоо би бол хүүхдүүдийг дэгж нэг хориод байхыг нэг тийм сонирмжлал гэж үздэг. Бага насны хүүхэд хараа хяналтгүй гадаа тоглосноор төөрөх, өндрөө сунах, тогон цохиулах гэх мэт ослын хохирогч болох нь их байдаг байна. Харин өсвөр насныхан хараа хяналт утаснаас үүдэн гэмт хэргийн хохирогч холбогдогч болох хорт зуршилд автах зэрэг асуудалд өртөх тохиолдол их гарчээ. Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд олон нийтийн газар бол 350 орчим одоо гэмт хэрэг бүртгэгдсэн. За үүний одоо нэг 65 орчим хувь нь хүний эрүүл мэнд буюу хүүхдийг зодох, дээрлэх, хүүхдийн эд зүйлийг дээрэмдэх, эд зүйлийг хулгайлах одоо ийм гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Өсвөр насны хүүхдүүдийг одоо 22 цагаас хойш гадуур зорчуулахгүй байх, аливаа одоо эрх зүйн сөрөг одоо хоруулшгийн талаар хүүхдүүдэд ойлгуулна, таниулах ийм хэрэгцээ шаардлагатай байна. За мөн одоо бүлэглэн бусдын одоо бусад хүүхдийн амнаас эрүүл мэндэд хоруулшиг учруулах, зодох, танхаарах те эд зүйлийг нь булаах, дээрэмдэх одоо энэ гэмтэргийн холбогдож болно шалгаж байгаа тохиолдол байх. За ер нь барууны орнуудад хүүхдийн хараа хяналттай байх хугацааг бол цагаар тодорхой хэмжээгээр цагаар зохицуулсан байдаг юм байна. Олон нийтийн газраар хүүхэд 22 цагаас хойш явахдаа заавал насанд хүрсэн хүнийг хамт явна гэсэн юм зохицуулт байдаг юм байна. Манай Монгол улсад бол зөрчлийн тухай хуулиар бол тийм яг цаг заасан зохицуулт байхгүй. Амгалан тайван байдал алдагдуулаагүй зүгээр л шүн ингээд гудамд явж байгаа л бол тэр эцэг ихэд хариуцлага тооцох зохицуулт бол байхгүй. Америк, Филиппин, Франц зэрэг энэхүү асуудлыг хуульчилсан орнуудад хүүхэд шөнийн цагаар хараа хяналтгүй гадаа байгаа тохиолдолд эцэг эхэд нь хариуцлага тооцохоор хуульд зааж өгчээ. Эхний удаад сануулах, хоёр дахь удаад мөнгөнд оргуул ногдуулах, гурав дахь удаад нийгмийн ажил хийлгэх гэх мэтээр хариуцлагын системийг суулгасан байдаг байна.